Ардын мэдээ эхэлж байна. Улсын их хурлын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж байгаа Монгол Ардын намын дарга Мие Гомбын энх болд Төв аймгийн иргэд сонгогчдогоо уулзаж намын бүрийн хөтөлбөрөөр танилцуулсаар байна. Өнгөрсөн сонгуулиар андуурсан сонголт хийсэн иргэд энэ удаад мандуулсан сонголт хийн гэдгээ илэрхийлж хямрал нэртэй мангасын амнаас гаргаж өгөхийг Монгол Ардын намын даргаас хүсч байлаа. Оюу толгой, таван толгой, Чингис самурай бондын муйнаар сайхан амьдрнаа гэж иргэдийн чихэн дээр цэцэг ургуулхатлаа ард түмний амьдрал хэрхэн доройцсныг эрх баригчид мэддэггүй, мэдхийгч хүсдэггүйд иргэд төрдөө гомдож. Бэлчээрийн даацч хэтэрж байна. Энэ тэндээс ирсэн улсуудад бол газар мазыг бол чөлөөтэй өгөөд утгын биднүүсийг бол ерөөсө тоож хилцгээ болоод байна энэ. Ажилгүй залуучуудад дэмжмээр байна. Цалинтай болгомоор байна. Яагаад өнөөдөр өөрөх айль төр засаг хоёулаа зэрэг өрөнд орж байгаа. 37 тэрбум төгрөг төлдөг байсан Монгол орон өнөөдөр 960 тэрбум төгрөг төлж байгаа шүү дээ. Зөвхөн зээлийн хүүн ингэж өссөн Монгол улсын 4 жилийн дотор. Альва нэгэн төслийн 30%-ийг л энэ хөрөнгөөр санхүүжүүл 3.1-ийг 3.2-ийнх нь мөнгө олж ирдэг, мөнгө дууддаг мөнгө болгоо гэж үндэсний аюулгүй байдлын зөвлөл ийм зөвлөмж гаргасан. Энийг засгийн газар хэрэгжүүлээгүй. Монгол Ардын нам засаглалын замбраагүй байдлыг цэгцлэх цогц бодлого хэрэгжүүлэхээр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалах хүрээнд салбар бүрт батлагдах бодлогын уялдаа холбоог хангаж боловсронгуй болгон үргэлжлүүлэх юм а.